Ховд аймгийн засаг даргын хамгийн газрын урдлах талбай усан ориглуурын ажил. Энэ одоо бүтээн байгуулалтын ажил одоо миний мэдхээр одоо 3 дахь удаага ингээд шинжилэгдэж хийж байгаа юм байна. Тэгэхээр энэ жилийн тухайд яг энэ усан ориглуурыг засварлах шинжлэх шаардлага юу байсан вэ? Энэ дэр ямар компани гүйцэтгэгчээр нь ажиллаад тендер хизээ зарлагдаад хэдэн төгрөгийн төсөвтэйгээр хийж байгаа ажил вэ? За энэ өмнө нь бол яг манай аймгийн усан ориглуур анх удаа хийгдээд тэрнээс хойш нэг удаа их цус орсон байт юм байлээ. Одоо тэгээд үеийн үед манай аймгийн 2 ориглуур ингээд одоо ер нь бол хугацааны илэгдэл, мараалын илэгдэлд ороод их хүнд байдалтай болцсон. Тэгээд бид хэд яг энэ жилийнхээ орон нутгийн төсөв арга хэмжээнд бас төлөвлөлөөд одоо энэ 2 ориглуурыг нэг засч янзлая. Тэгээд орчин үеийн арай нэг шинэлэг шийдэлтэй болгоё гэдэг байдлаар хийгээд өөрийнх нь нөгөө бие даасан усны хөөсрөнөөс энд ингэж гүний удаг гаргаж шийдээд тэгээд одоо өнөөдрийн байдлаар манай ховдын аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа. Шугамжуулжны ажил нь монтаж нь хийгдэж дуусаад одоо буцаагаад газар шорооны ажил болон энэ чулуун автангаас өрлөх ажлууд нь хийгдэх гээд явж байгаа шиг байна. Мөн одоо бас гүний удгийн ажил нь хийгдэж байна. Өмнө нь бол яг хийгдэд ажиллаж байгаад яг мууцсан шалтгаан нь бол нөгөө усны хөөсөр нь дутмаг байдлаас болоод ингээд ер нь бол муудаад дэрнэг ажиллагаа нь бол зогссон юм байлаа. Тэгээд одоо ер нь бол засаа шинжилээ дахиад жоохон орчин үеийн шинжилэг болгох чигээд энэ жил аймаг орон нутгийнхаа төсөвт бас суулгаад зур төсвийг хийлгээд ингээд хийгдэж явж байгаа ажил байгаа. Нийтдээ бол нэг 400 сая орчим төгрөгийн төсөв төртгөр хийгдэж байгаа бай. Ашиглалтанд одоо хөвлөлгөж өгөх хугацааны тухайд хэдий гэрийн хугацаатай одоо үргэлж чийгдээд хүлээлгэж өгөх вэ? За ашиглалтанд орох хугацаа бол 8 сарын 25-наар байгаа. Ер нь бол тий. Явцын одоо хяналтын ажил дутуугаас л аливаа бүтээн байгуулалтын ажил чанаргүй хангахгүйгээр хийгдээд байна гэсэн зүйл ашлалтанд авсны дараагаар яригддаг шүү дээ. Тэгэхээр явцын хяналтыг ер нь хийгээд мэргэжлийн байгууллагууд нь явцын хяналтаа сайн тавьж хийлгэж чадчихна уугүй юу? За манай аймаг энэ жилдээ бол яг аймгийн дөөрөө бол нэлээд бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Олон ч газар бас усны хөөсрөг шийдээд ногоон байгууламжийн асуудлыг шийдэж байгаа бас та хэд харсан баг. Үүн дээр бол яг манай газрын харилцаа барилга одоо галтан газар бас чиг үүргийн дагуу хяналтаа хийж явж байгаа. Дээрээс нь бас хянахаар одоо манай хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогоос бусад одоо мэргэжлийн байгууллагуудаас ажлын хэсэг гараад ингээ хяналтаа хийгдээд ер нь бол явж байгаа. За энэ ориглуурын хувьд бол ингээ өдөр болго одоо бидний нүдэн дээр хийгдэж байгаа. Энэгээр явж байгаа ард түмж бас харж байгаа. Энэгээр орж байгаа бид нар ч бас ингээ хэр явцтай явж гин зур төслөөгөө дагуу явж гин үү, чанартай хийж гин үү, чанаргүй гэж гин үү гэдгээс ингээ хараад хянаад явж байна. Усан ориглуур нь ерөнхийдөө энэ хуучин ориглуураа шинчлэх, шинээр хийх. Тэгээ энэ усан ориглуур нь хуучин төвлөрсөн шугамаас ус хангадаг байсан. Тэгээ төвлөрсөн шугамын ус нь одоо аймгийнхаа хэрэгцээг хангах байгаа учраас энэ одоо ориглуур руу усны хангамж нь бол хүрэлцдэггүй. Тийм учраас яг манайх энэ ориглуурыг төвлөрсөн шугамаас хийхээр тусгагдсан байсан ч гэсэн бид нар энд одоо хүсэлт гаргаж байгаа талбайд шинээр худаг гаргаж байгаа. Тэгээ энэ худаг нь бол ямар зорилттой юм гэхээр энэ хоёр усан ориглуурыг усаар хангах хийжих. Энэний чи усны ориглуурын чи усны ууршилт гэж асар их байгаа. Энэний чи хамгийн гадналтын хүрээнд л одоо байгаль агаар орчноо чийгшүүлж яхаар тийм юутай захиалгаар хил зориултаар хийчихсэн. Голын 3 нь болохоор оргилж явах зориултаа хийлгэж байгаа захиалгаар энэ тэр хятад захиалгаар хийлгэгдсэн байж байгаа. Одоо ингээд удахгүй орж ирэх. Тэгээ энд усан ориглуурын төвийн энд нөгөө зайлуулах усныхын шугам одоо цэвэр ус шүү дээ. Тэр усын бас тодорхой хэмжээгээр төвлөрсөн шугамж хайна. Буцаагаад энд гаргасан удаагаас бас бидний энэ орчны ногоон байгууламж одоо энэ 4 такт бол дандаа зөөврийн усаар усалж яадаг. Энийг бас одоо тодорхой хэмжээгээр услахаар одоо энэ ногоон байгууламжийн нэг одоо юу оруулсан байгаа. Усныхаа хоолоонуудыг ингээ оруулсан явж байгаа даас энэ тус нь оруулсан байгаа энэ тэр юун дээр байна. Ийм хөө энэ шүү дээ. Энэ хар хоолоонууд газар доогор одоо энэ чинь бүгд ингээ газар доороос гарч байгаа. Энэ ийм хоолоонуудаас энэ бол тустай ингээ услагдана. Тэгээ энэ удаагаас ашиглаад яг энэ цаатлын ногоон байгууламжийн аймгийн төвийн уртлын 2 саад маадыг услах боломжтой. Энэ дээр бид нар усны гаргалгааг нэгэдэг чинь энэ ус ганц удгийн усаар бид нар ногоон байгууламжиндаа дээр нь усан ориглууртай ингэж зориулж гаргаж байгаа байхгүй юу? Танаа өрмийн машинд орчих. Энэ хэдэн метр одоо доошогоо өрөмдөж төв талбайн энэ хавьяас ус гарч байгаа вэ? Судалгаагаа яаж хийсэн бэ? Аймгийн төв бол ер нь олон жилийн судалгаагаар ер нь доороо бол ус ихтэй. Манай аймгийн доор энэ юугаар судалгаатай хайгуулын судалгаанд хийгдсэн байдیں۔ 40-50 м өрөмдөд
Тэндээс одоо юунд хэрэглэх гэж байгаа гэдгээ зорилтоор нь ноцоосоо сонгож тавьдаг байхгүй. Одоо энд бол бид нэр ногоон байгууламжуулан ориглуур ташилж байгаа учраас доор хойж 10 м кубоос цааш 10-аас 15 м куб ус цагт одоо хэрэгжилж явах хэмжээний тийм тооцоолтоор хийж байгаа. Энэ усан ориглуурын одоо диаметрийн хэмжээ томсох, багасах, өөрчлөгдөх юм зүйл байгаа. Зураг төсөлтэй юу гэж гарах тусгацтай. Энэ одоо хуучин ориглуурын янз бүрийн буулгах тийм юм байхгүй, зүгээр шинээр хийнэ гэсэн тийм зураг төсөвтэй. Гэхдээ яг шинээр хийхдээ тийм битүү маягаар хийнэ гэдэг байгаа юм. Гэхдээ миний санал бол ийм битүү ориглуур гэж нь баг байхгүй. Манай энэ ориглуурын захиалгын диаметр нь бол 6.8 яа нэг дэс нэг 7-оос 7.2 метрийн диаметртэй байна гэсэн үг. Энэ ориглуурууд аль аль нь тийм хэмжээний. Тэгээ дотор талдаа 4 одоо янзаар усан цацах юм байхгүй. Хамгийн зах нь харин миний хэлдэг тэр одоо дээгүүр нь тодорхой хэмжээгээр хаалт хийгээд ус нь уурч дээшээ гарч ирэхээр ус нь манжуулаад орчноо одоо ууршилт ус маргаар нэг осондоо тэр ус бол одоо байгальд ингээд зүгээр үр ашиггүй биш одоо тэгээ байгалыг чийгшүүлэх маягтай энэ орчноо ерөнхийдөө одоо ер нь бүх юмыг бол өөрийн хөрөнгөөр хийгээд явж байна. Одоо өнөөдөр би энэ аймгаас ямар ч мөнгө өгөөч л гэдэг байдал байж байна. Одоо мөнгө өгөхгүй бол энэ шүү дээ цахих хугацаанд орохгүй ашиглалтанд.